Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мөрч. Зохиолч Джеймс Феннимор Купер. 3 дугаар хэсэг. Онтарioгийн өмнө зүгээс суддаг гол мөрөн ерөнхийдөө нарийнхан агаад гүнзгий дөлгөөн гэдгийг даяар олноор андахгүй билээ. Гэтэл ч зарим харгаа ихтэй байхад зарим нь хүрхрээ ихтэйч бас буй. Тиймээс мөрний нэг нь манай илагчдын хөвөн яваа Освего юм. Кэп хамтива хүмүүстэйгээ мохоогдох цэргийн сүүлчийн харуул Стевиксээс унаалж ирээд голын эргэн илсэн дээр орхисон завиндаа суухад мөрч түүнийг ус руу түлхэн оруулах гэж ганцаараа эрг дээр үлдэв. Гэлбэрээс сэлүүрийг навч залуурчийн суудал эзэлсэн тайгын баатар их нуурын залуу далайчнда. Жаспер минь заваа хэдэг талаар нь харуул уруулаад хөвг. Мууса хулгай мингонор бидний энд ирээд элс шавар шингэсэн мөр хайхта завны маань хошуу урсгал тийш байсныг хараад зүгэн андуурах ёстой. Тушаалыг нь даруй гүйцэтгэмэгц эрийн цэнд эдгүрч яваа Белакс залуу мөрч заваа эрг дээрээс ус руу түлхэн өөрөө хошуун дээр нь сэвхийн харайж суухад завин өчөөхөнд дээж хазааж далбилтсангүй. Зави голын төвд хөрмөгц урсгал дагуу ямар ч чимээ анаргүй гулсан хөвл. Кэп зэ охиныхоо хамт алс холын аюултай энэ замд унаалan аялж ирсэн энэ зав бол Индиан нарын модны долоор уйлдсан хөлгийн нэг бөгөөд хөнгөн шингэн атла бат бих учраас хад харга хөвөр мод мэд саад дотгор ихтэй тиймэрхүү гол мөрнөөр аялахад туйлын тохиромжтой бүлгөө. Завны анхны эзэд болсон хоёр эр зам зуурдаа чаага буулгаад заваа олон зуун алхам газар өргөж явсан удаа цөөнгүй ягаад нэг нь аваад явхаар хөнгөн атлаа их урт ердийн нарийнхнаас завнаас хамаагүй өргөн. Мэдэхгүй хүний нүдээр харвал хэврэг мэд харагдах боловч хэрэглээд хэдхэн цаг болбол эд шидийг нь бүрэн ойлгоно. Мэйбл нагацах хоёулаа бол энэ завинд суухдаа төрсөн гэртээ ороод ирсэн шиг санагдах болсон. Дээр нь 3 хүн нэмээд суухад ачаал хүндэтсэн шинж огт үгүй байв. Бөөрөнхий ёроол нь өргөн тул нэлээд их ус түрэн гаргах авч тэгтлээ гүн суухгүй боломжтой. Энэ зав хүний гараа гаргаж хийсэн бүтээл юм. Хажуу хавиргыг нь сураар бэхэлсэн нь харахад хэврэг бол вөө гэмээр боловч дахин өдий чинээ ачаа нэмсэн ч алзахгүй бүх бүлгөө. Кэп завны голд намхан эсэр дээр сууж авраг могоо хажууд нь өвдөгсөх хөрчий. Гэлбэр суудлаа залуурчинд арга буюу тавьж өгöd эхнэртэйгээ хоёул тэр урд урсуу. Мэйбл нагад захынхаа ард өөрийн жаахан юм хумыг тохойлдон суужээ. Мөрч цэнгэг ус хоёр нэгэн завны хошуун дээр нөгөө нь хитэг дээр ихслэн зогсоод голын усыг жигд явц ихтэй дуу чимээгүй сэлүрдэж гарав. Тэд хоорондоо ярилцах хаваас зөөлхөн шивнэ. Оймод шингэрч цайзад дөхөж буй шинж бүртгэд манай аянчид бүгд маш их сэрэмжлэн болгоомжилно. Освего гол энэ хэсэгтээ нэг их өргөн биш гэхнээ ус элбэхтэй гүнзгий хоёр эргийн модон зарим газар хоорондоо нийлээд голын усыг нарны гэрэлж нэвтэрхээргүй харанхуйлан ширэлдсэн байна. Хаяа аврах том мод эрг өнгийн бүхийсэн байх тул мөчрийг нь мөрөгчихгүй кичээн явахгүй бол горьгүй. Эргийн дагуу жижигвтер модны навч мөчр бараг туушта голын усанд шүүрэн шүргэн алтна. Эндхийн байдал бидний дурлан уншдаг яруу найрагчийн шүлэгт гардаг зүйл биеэрэ ховилсан мэт учир бэдэн бүлгийнхээ ихэнд түүнээс эгшлэл болгосон билээ. Олон эрдэн зуунд өвс модны сүлөөр баяжсан хар найганцар хөрс эргээ бэлхсэн устай гол ханан хадмэт яраан үзэгдэх хүчрхэг төгөл гэж Брайант бичсэн. Одоо бидний нүдэнд тэр байгаагаараа харагдана. Цөөн үгээр хэлэхэд эндхийн нутаг усны бүх ил байдал хүний дур зориг шаардлагад захираг даагүй баян байгаль унган дөрхөөрөө буяагаад шим тижээлихтэй ирээдүйн их хүсэл мөрөөдөлд хөдөлсөн унган дөрхтэй атлаа уран зураг мэд үзэсгэлэн төгөлдөр гэхэд болмой. Энд үгүүлэн буй үйл явдал 1750 онд буюу өөрөөр хэлбэл өрнөд Нью-Йорк эргэншлийн хүрээнд татагдан орхоос аль мөн болсон гэдгийг бүү мартаарай. Тэрхүү урдын цагт цэргийн холбооны шугам Нью-Йоркийн колони хүн оршин суудаг нутгийг Канадын хилд залгаа хилийн зурваслууга холбож байв. Хоёр шугамын нэг нь Шамплн нуур ба Жорж Ордаарч, нөгөө нь Мохог
Вудкирк Онейд болон дээр нэр гарч байсан гол мөрнийг дайрдаг байж. Хоёр шугамын дагуу хэрэмцайз барьдаг байж. Гагцхүү Мохокийн ихтэг сүүлчийн харуулын байрнаас Освегогийн ихэнх хүртэл 100 бэрийн газар ганц ч бэхэлгээ цайз байсангүй. Чухам энэ газраар Кейп Мейбл хоёр Гэлбрийн хамгаалалт дор аялан явсныг дээр тодорхойлон өгүүлсэн зүйлээс мэдэж болох юм а. Заримдаа би энэ хамгаалах цаг болоосоо гэж их мөрөөддөг юм. Тийм цаг ирвэл зэрлэг ан араатан загсыг л дайсан гэж үзэхгүй бол ой таагаар хэсгэд өөр ямар дайсан байх билээ. Могоо бит хоёр гол мөрний эргээр ан агнаж дурт айзагсаа барьж Минго хуйхны тухай санаа зовлтгүй өнгөрөөсөн тэр сайхан өдрүүдийг санахаас зүрх шимширэн явгин. Тийм сайхан өдрийн мөрөөдөл болдог маань би хүн хүнээ алхахад дургүй дээл энэ шүү дээ. Хүн төрөлтийн муу үзэхдээ дуртай хүний шаар гэж намайг дислэгчийн охин бодохгүй биз. Хариуг сонсхийг горцсон ийм үг эцэст нь хилээд мөрч арагш харав. Түүний нар салхинд ос гортож дүлэгдсэн овтод байдалтай нүрийг харсан гэрхаа хүн яавч сайхан сэтгэл хэлэхгүй авч инээмсэглэл нь Мейбэлд хүртэл аятайхан санагдсны учир гэвэл түүний нүүрэнд хэргүй тунгалаг шудрах чин чанар тусал усанд гялтганах нарны туяа мэт тодорсных болоо. Зэрлэг ойтайгад яваа охиныгоо амдуулах гэж хүн явуулахдаа эцэг маань арай таны хэлдэг шиг тийм хүн зарахгүй байх гэж би бодож байна. Хэмээн залуу эмэгтэй бүрч хайр хүрмээр инээмсэглэн хариулв. Хаанаас дэслэгч маань голдоо нүхтэй хүн. Өөрийнх нь хэлдгээр бид хоёр мөр зэрэгцэн бишгүй олон аялал тулалдаанд явж үтсэн хоёр. Тэгэхдээ би ойр хав муу хулгай Франц буюу Минго байж магадгүй гээд үе мөчөө арай илүү чөлөөтэй байлгахыг боддог хүн л дээ. Тэгвэл та чинь аавын загталтаа байнга бичдэг байсан тэр залуу найз нь байж таарах нэ. Залуу найз гэдэг нь аргагүй. Харин надаас насаар 30 ах шиг надаас бас 30 дахин илүү хүн шүү дээ. Охиных нь нүдэнд тэгж харагдахгүй байх шүү мөрч минь. 30 нас ах гэдэг бол 19 настай охинд тэр болгон давуу тал болж санагдахгүй байх. Гэж усны бараа харснаас хойш хиймэр ихэд зэрэгсэн Кэп хөндлөнгөөс хойш нэмв. Мейблийн царай улаач завны хошууталд суух хүмүүсийн нүднээс хараа буруултал хэдэгдэр яваа залуугийн харцтай яг тулгарсан тул зөөлөн цэнхэр нүднийхээ бүлтгэнэг хараа гагцхүү усны зүг хандуулв. Гэтэл яг тэр агшинд годомжлон жагссан мэт моддын дундаас хүнд нүсэр бүлэг чимээ лүгхийн голын усанд үл ялэг мяралц үүсгэх салхи сэрт хийлээ. Кэп алсад хуцах чимээ сонссон нохой чихээ соотгонуулах мэт зэрмэс хийвэ. Айтайхан дуудаж байх чинь бэ. Танаа нөгөө нуурын ус эргээ дэлсэж байгаа нэ нү гэхэд тийм бишээ. Эндээс хагас бэрийн дэртээ голын ус хад зохион дэлсэх чимээл байна гэж мөрч хэлв. Усны хүрхрээ энэ хавьд байдаг юм уу гэж Мейбл асуугаад царай нь улам их улаа. Эрхэм мөрч та эсвэл цэнгэг ус минь. Хэл хязгаар нутгийн ёс горимд илүү даслаа гэж Кэп бодоод Жасперыг ингэж дуудах болжээ. Чи гээ өөрчлөөд эрэгт төгвөл яасан юм бэ? Хөрхрээтэй газар эргүүлэг заавал байдагсан. Тийм юмд орчихвол нүхэн дунснаас өөрцгүй юм болж харлах маань тэр шүү золигч нь. Бидэнд итгэж үзье, итгэж үз. Кэп найз минь. Бид хэдийгээр цэнгэг усны улсч гэлээ. Ялангуяа би бол шалихгүй усч. Гэхдээ бид усны хүрхрээ эргүүлэг харгаан тэрийг гадарладаг ус болохоор тэр зэргийн ямаар буухтаа нэрээ баасдахгүй дөнгөн шүү. Гэж мөрч хариу өчгөд цаатхан дуу алдан. Ородах гэн шүү. Үгүй ер нөхөр минь. Чи арай юм өндөгний хальс шиг юмд сууж байж хүрхрээ дотор орох гэж бодоогүй биз. Гэв. Мейблийн царай баахан цааж хэдэгт яваа залуу руу харахад яг тэр агшин нөгөө бүдэг нүсэр чимээ дахин гарва. Чухам юун чимээ болохыг одоо нэгэнд мэдсэн тул их л аимшигтай санагдах ажээ. Эмэгтэйчүүд хоёр индиана иргэдэр болгочход ийм усанд долонгоршсон бид гурвуул дажгүй гараад явчихна. Ямар анх удаа гарч байгаа биш гэж Жаспер тайван хэлвэ. Мөрч дээгүр харж Жасперт ирмэд. Эрхэм далаач найз минь. Бид тандал найдахаас өрхөнд найдах билээ. Усны тонгочоонд таньшиг дассан хүн дэслэгчийн охины хамаг юм хүмийг норгон бүр алдчихгүй тулд завай гардах байх гэж бид итгэж байна. Гэхэд балмагдсан Кэп хариу дуугарч чадсангүй. Хөрхрээгээр гарна гэдэг усаар гатлах гихчийн тухай ойлгодоггүй хүнд ч хичнээн аюултайг бодхоос Кэп бүр илүү аюултайд үзжээ. Байгалийн залуургүй хүч гихч юу байдаг ба тийм юмд өртсөн хүн хичнээн арчи алддгийг манер даанч сайн мэдэх учраас балмагдах нь арга байж юу?
Гэсэн ч нэрлэхүү бардам зантай хүн болохоор болийг их ичгүүртэй санагдана. Ялангуяа хамт яваа хүмүүс айж сандрах бүхэл цааш явах зориг шийдэмгийг харвас бүрч ёсон бус санагдана. Гэтэл аюул заналд учирч цочоон гарсан омог бардам зантай хэний боловч хүний хуйхыг өвчдөг индианаар толгойноос нь юр гархаа байсан тул завийг гартаа болий гэж хэлэхээс буцхааргүй байв. Тийм аюулыг бодох нэ. Зав гардан жолоодох бол аминд үлзийтэй мэт санагдах ажээ. Бас хайртай зээ охиныхоо төлөө санаа зовхтол Кэп. Соронзонгоо яах вэ? Тэр муусан дайсагнагч индианаар дэргэд байгаа юм бол эрг дээр гараад орхино гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гэж уурсангүй асуухад мөрч ихэлэдгэлтэйгэр. Та бүү заваа. Бомтын оролцоо Минганар бузар үесээ уйлдэх боломжгүй учраас нэгж хавтахгүй. Аль ваамтанд угийн төрөх гэж байдгаа. Индианы шинж төрх нь тэнд байж болзошгүй гэсэн газар байдаггүй туршина. Их хөлийн газар таарлахгүй. Харин зэлүүд газар гиндүүлэн дайр. Ямар нэг аргаар хуурч мэхэлж байгаад чадахыг боддог цуст яргачд байхгүй юу? Тэр муу сайнууд чинь эрг рүдөх цэнгэг ус минь. Тэр нэг дархны үзүүрт дэслэгчийн охиныг буулгая. Гутлыг нь норголгүй эрг дээр гаргачих гэв. Чингэд хідэн хормын дараа мөрч хоёр далаачаас бусд нь завнаас бууж эрг дээр гарваа. Кэп мэрэгчлэрээ их бардамнадагч гэсэн хуурай газараар дуртая явах байсан авч цэнгэг усныхны нүдний өмнө өөрийнхөө өнхаагүйг улаан цайм зөвшөөрөн хүлээхийг зүрхэлсэнгүй да бухимдан. Энд чин таа минь. Хуурай газар заваар явах гэснээс өөрцгүй юм болжээ. Голын хүрхрээ гатлахад далаачны ур чадвар шаардагдахгүй. Ийм юмд хашир далаачин шин завчин хоёрын ялгаа алга гэж завнаас буухтаа хэлв. Та Освегогийн хүрхрээг басамжлах хэрэггүй. Ниагара, Женеси, Кэху, Гэлен тэрч бүхэл Канадын хүрхрээнүүдтэй адилгүй ч гэсэн хэр баргийн шинэ усч зүрх алдмаар байдгийн юм шүү. Дэслэгчийн охин одоо тэр хадан дээр гараад ой тайгын бүтүүлэг бид тойрч гарч болохгүй замыг дайраад гарч чаддгийг сонирхог л тий. За цэнгэг ус минь. Нэгэн дэрхэм Кэп эгэл жуулчлагчаас дээрдэхмгүй байгаа тул чи гарын шүрмэс нүднийхээ хурцгаараагаар бүхнийг даах боллоо шүү гэж мөрч хэлвэ. Завийг хөдөлмөгц Мейбл сэтгэл ихэд дэнслэн мөрчийн заасан хадан дээр очиж хамт яваа хүмүүстэй авах ах минь яах гэж өөрийгөө ийм аюулд учруулна вэ гэхийн хавд хэдэг дээр ихц зогсоод заваа залах залуурчийн гангар хүчит биеийг байн ажиглана. Нөгөө хадныхаа дээр гараад хартал хүрхрээ үнэхээр аимшигтай учир Мейбл нам хоолоогоор дууалдан нүдээ хоёр гараараа дарж хэсэг байснаснаа дахин харахтаа дуугарч чадахгүй эд шидийн хүчин давтсан адил амьсгаа дарам мэлэр зогсвоо. Хамт яваа хоёр индиан нь голын зүг нэг харахчаан аядсна. Огт тоохгүй шинжтэйгэр модны хожуулт ирсв. Харин Гилбрийн ихнэр 6 сарын шүүдрэл Мейблийн хажууд ирж зогсон. Өсөр нь наадагч цэргийн жүжигчний хөдөлгөөнийг сонирхож буй хөөхд мэтэр завь тонгочин байхыг шохоорхон сониужилж байваа. Мөрч хүрхрээ рүү яг орох үед сөхрөн суугаад залуурчийн хөдөлгөөнийг дагуулж түүндээ саад болохгүй гэсэн янзтайгаар сэлүүрээ аажуухан хөдөлгөж байгаа харагдана. Жаспер шаасан гац шиг шулуун зогсохдоо завай жухам хаавар гаргах газраа шинжиж буй мэд ямар нэг цэгээс нүд салгалгүй ширтэн байваа. Баруун тийш ихнэ. Ус сахарч байгаа тэр зүг тийш. Тэр царсны өрөө өгсөн хар модны иш хоёрын хооронд урчиг аваарай гэж мөрч хэлнэ. Завин хүрхрээний яг гол руу орж усны урсгал улам догширч байсан болохоор цэнгэг ус хариу дуугарах сөхөөгүй байв. Энагшнд Кэп иймэрхүү замаар алдарч цуугаад дуурсгах альва мөрөөдлөө дурт даяа орхиод голын ирэг дээр эсэн минь гарахын түүс болж байв. Усны хүрхрэх дуу тайзны цаанаас гүнгэнэх адил улам тодорсоор тэртээ дор үзэгдэх ой модыг тасчин хаях мэд догшин ширүү ногоон ус эргэлдэж хамаг юмны холбоо хэлхийг зад татан бутаргаж байх шиг санагдах ажээ. Хөөе. Залуура баруун тийш дараа чи яасан амтэн бэ чи чинь гэж Кэп зав хүрхрээр гулсах адил хөвж эхлэхэд дэсвэр алдан хашгичхад мөрч баяртай маягаар нэмсэглэн арагшаа хилэмхийн харснаа. Тэгэлгүй яах вэ? Одоохон. Гэхдээ хүмүн зүүн талаа барь. Зүүн тийшг нь болгоорой гэв. Цаашдын явдал нүд ирэмхийн зур болж өнгөрвөө. Цэнгэг ус сэлүүрээ хүчтэй хөдөлгөн заваа эргүүлэг рүү оруулахад Кэп тогоотой буцлах усанд ороод явчих шиг санагдав. Завны хошуу усанд шааж хажуу бөөрөөр нь хөөс сахарсан ус галзуу мэт эргэлдэж хөнгөн зав нь өндөгний хальс мэт бүндгөнөж буйг Кэп мэдрэн байтал
Завин хүрхрээ өнгөрөөд Жасперын сэлүүрийн аяар аанаа дөлгөөхөн урсах усанд намуухан хөвж эхлэхийг үзээд баярлахаасаа илүү гайхахажээ. Мөрчинээсээр босож цад аяга эвэр халбаг хоёроо олж аваад хүрхрээ гатлахад завинд орж ирсэн усны хэмжээг зориуд хэмжиж эхлэв. Цэнгэг ус минь 14 халбаг. Асган цудхан 14 халбаг ус орж ирсэн байна шүү дээ. Өрд 10-аас ч хэтрэхгүй байдгал байсанд эрхэм Кэп суудал дээрээ тогтчоод завны тэнцвэр олох гэж тун ширвэгтэй байлаа шүү гэж Жаспер хариуд нь тоглосон янзгүй хэлв. Магадгүй. Чамд тийм санагдсан бол үнэхээр ярвэгтэй байсан байж таарна. Ямар ч гэсэн чамайг завиндаа 10 халбагнаас илүү ус оруулж байсныг би санахгүй байна. Кэп хоолоогоо чамд гихчин засснаа. Гэзгээ бүтэн байна уугүй юу гэж шалгаж байгаа мэд тэмдэрчнийг үзээд аюулыг нээрэн туулаад гарчихны нүү гэж лавлах гэсэн мэд арга шанаг гарл. Эсэн минь дөнгөрчээ гэдгийг ойлгох бололтой. Ихэнх голын хүрхрээ 10-12 орчим фут өндөрөөс буудаг боловч тэхээ дундаа хүрхийн алдад хад цохион дундуур усны урсгал нарийсдаг учраас 40-оос 45 фут ташуу өнцгөр буудаг байна. Тийм хүчтэй төргөн урсгал дундуур хад чулуу, харанхуйлан эргэлдэх эргүүлэг, болиглон оволцох усыг тойрч ядан хөвөх хэврэгхэн зав хэр баргийн хүний нүдэнд гарт цаагүй химх бутрах тавилантай мэд харагдана. Гэтэл чухамхүү хөнгөн бүх зав учраас хүрхрээгэр буухад сайн талтай байсныг дурдвал залуурч нь нүд гэрха гар шанцтай ачаар сахран хөөсрөх хүчит давлгааны нэгээс нөгөөрөө үсчин дүүлэх адил замнаж хажуу бөөрөөч усанд авахуулахгүй байсан болохоор цөөн тооны хад цохиог нь тойрчилж чадаад чигээ алдахгүй бол цаашдын явцыг усны урсгал өөрөө шийдэж өгчээ. Кэпиг гайхсан гэж хэлбэл багдах билээ. Ихэнх далаачдын сүнсээ зайлтал айдаг хад цохооны бараагаар ихэд айхын зэрэгцээ залуурчин эрлэхэг зоргийг бишрэн багтаж яв. Гэсэн ч манер тийм сэтгэгдлээ хэлэхгүй байснаар барахгүй ин дээр дурдсанчлан хоолоогоо сүрхий зассна. Дотоод газрын цэнгэг усны хүмүүсийг нэг их магтахыг бодолгүй харин басамжилдаг зангаар. Эрхэм цэнгэг ус та. Голын тэмдэгт замыг анддаггүй хүн юм. Ер нь тийм газрыг нь мэдэх гэдэг бол яахааргүй гол зүйл. Надад хэд хэдэн сайн далаач байсан. Тэмдэгт замыг л мэдэхгүй болохоос биш иймэрхүү газраар өлхөн ханхалцах улстай гэв. Замаа мэдснээр болдог гэвэл тийм биш шүү далаач минь. Завайзагч олоодох хад хисаа тойрч чадах урлаг зориг зүрх хэрэгтэй байдаг юм. Осфегогийн хүрхрээ хизээ боловч итгэлтэй гардаг хүн энэ нутагт цэнгэг уснаас өөр байхгүй гэж бараг болно. Ганц нэг хүн Азийн тэнгэрээ түшээд гарч байсан удаа би энэ бий. Бэж гисэн бурхны авралаарч юу юм гэхээс биш гарч чадахгүй. Гагцхүү Жасперын гарын чандас хурц нүдний ачаар эсэм мэнд гардаг юм. 14 халбаг ус завин цалгин орсон нь нэг их ус биш боловч дэслэгчийн охины ажиглаж байхад 10 халбагнаас хэтрээгүй бол уг нь зүгээрсэн гэж бодож байна. Гэж мөрч хэлв. Ер нь ингээд таал ингэдэг гэж тушаага завийг жолоодсон шүү дээ. Далаач минь хүн их дутагдaltaй байдаг юм аа. Би бол цагаан эрсний муу дутагдлаасаа салаагүй яваагүй. Хэрэв миний оронд энэ завинд могоо явсан бол юу болж байсан ч ганц ч үг хэлэхгүй. Додроо бодлооч гэсэн гаргаж хэлнэ хол хэвтэн. Индиан хүн амаа татаж чаддаг ус. Цагаан арстан бэдэл ямагт бусдаас илүү их юм мэддэг гэж боддог амтд. Бээн гэмээсээ хагцхыг их хичээж байгаа боловч 30 жил ургасан модыг орвонгоор нэргүүлэх тийм амаргүй шүү дээ. Эрхэм минь. Би ер нь бодсноо хамаагүй хэлдэггүй шүү. Энэ бол сүртэй сүрхий явдал биш. Лондоныг үүр доогуур завтай гарахаас юуны өөрц байх вэ? Тэр гүүр доогуур өдөр бүр олон зуун хүн сурвалжид язгууртан амхаанаар тэрч бүхэл ван өөрөөч нэг удаа гарсан удаатай шүү. Хүрхрээ туулах гэж завинд минь язгууртан авха ван хаадал битгий сууж үзээсэ. Бурхан тэднийг ивэхтв. Бүгдийг нь жив үлчихвэл яа. Цэнгэг ус минь. Дэслэгчийн зээг Ниагар мөрний хүрхрээгээр гаргаж хэл хязгаар нутгийн хүмүүс юу хийж чадгаа харуулахаас өөр домгүй болж байх шивдэ. Айлууд байх гэж эрхэм мөрч та алиаж байх шиг байна. Долоор хийсэн зав тийм хүчрхэг хүрхрээгээр гарчихна гэдэг даанч хүний ухаанд багтамгүй үл бүтэх хэрэг шүү дээ. Эрхэм Кэп та наснда ингэтлэх эндүрч үзээгүй байхаа. Тэр үн шиг амархан юм байхгүй. Олон зав дуулаад гарч байхыг би энэ хоёр нүдээр олон удаа үзсэн. Хоёул амьд минь байдгийн бол би танд тийм гавьяаг заавалч нэг удаа үзүүлчих үнц. Далайн том хөлөгч байла. Хурч ирч чаддаг юм бол тэр хүрхрээгээр гаргаж болно гэж бодчих. Мөрч Жаспер руу учир тайхан эрэмхийг Кэп анзаарсангүй. Тэгээд хэсэг дуугүй болов.
Уг нь эргцүүлэн бодсон бол тийм хүрхрээгээр уруудах маш амархан. Харин өгсгөл хамгийн адармаатайг ухаарах байсан буй за. Энэ үед тэд Жаспер заваа бургасанд нуугаад оргисон газар хүрч очоод Кэп, Зэвхэн, Жаспер гурван нэг завинд, мөрч Гээлбэр эхнэрийн хамт гурвуул нөгөө завинд эзлэн сув. Могикан залуу ойр хав дайсан буйсгийг отог омгийнхоо зүнж гэр хаа чанараар ширтэн ажиглахын тулд голын эргээр явах болжээ. Завь голын жирийн урсгал дагуу хаяа Жасперийн хүчтэй сэлүүрдэг хаяар түргэн сайхан хөвөх болсон цагт Мэйблийн дотор сая онгойж нүүр царайных нь өнгөж авах хуучин янзандаа оров. Өөхлийн аюул нөмөрсөн хүчрхэг хүрхрээ гатлах үеэр нь Мэйбл жихтэйхэн айж хил аман татчихсан мэд юу ч хэлж чадхааргүй байсан хэдий боловч залуу усчны эрлэхэг зоригтойг бахадсаар байжээ. Сэнгэг усны тийхүү сэрэгхэн ухаан зарж зориг төгөлдөр яваг Мэйблээс дор аймхаа хүнж бахархан бишрэхгүй байхын аргагүй. Завин дээр шаасан гац шиг зогсоод усны хүчтэй долгио савлгаан хүрэн орой бөөрн нэг ил гарч нэг далд орох хад хисаг аргуухан шөрмөс шандасныхаа хүчээр болтонторч айх эмээх самгартахыг огтхон чүл мэдрэх залуурч усны хүрхрээнд дээлтэх нь бүхэл харин түүнийг эрхэндээ захиран яваа мэд буйг эргийн дэртэгээс харагчид ажиглаж байв. Хүн нүдээр харсан бүхнээ үгээр тэр болгон илэрхийлж чадах нь үгүй. Мэйбл хараад хичнээн айн балмагдаж байсан ч гэсэн залуурчийн годиггүй зүрх зэрэг хүчит долгио давалгаанд завны тонгочхийг нь хизээж марташгүйгээр сэтгэлдээ буулган авч чадсан байх юм. Гэсэн ч гагцгүй энэ явдлаас л болж бүсгүй хүн эр хүн татагдаг сэтгэл төрсөн хэрэг биш ээ. Ордон Жаспер Мэйблийн төлөө тавьж байсан анхаарал халамж сэтгэлийг нь уужруулж эдгэл найдвар төрүүлсэн агаад Стамвигийн бомбоос анх гарсан цагаас хойш Мэйбл тэр жижигхэн завинд сууж явахдаа сэтгэл амар тайван болсон бил. Хоёр дахь завь 100 холбон хөвөх бөгөөд түүнийг залуурдагч мөрч аялагчдын дотроос голчлон ярих бөгөөд Жаспер юм асуувал товчхон хариулаад залуураа тун их болгоомжтой барьж яваг харахад түүний хизээд итгэл төгс байдгийг мэдэх хүн бол яагаад ингэнэ хэмээн гайхах буй за. Бид эмэгтэй хүний зан чанарыг дэндүү сайн мэдэх учраас дэслэгчийн охины хүрхрээгээр авч гарах гээгүй. Харин манай энэ хавийн нутагт ол тайхан бодолгүйгээр тийм юмнаас буцдаггүй эмэгтэйчүүд байдгийг би мэднэ гэж мөрч наг цагт нь ярихдаа Мэйбл рүү харж байл. Кэп хариу өгүүлвэ. Мэйбл ихтэйгээ адил аймхай. Тийм сул талыг нь хүндэтгсэн тань зөв. Энэ хүүхэд далайн аялалд явж ир үзээгүй хүн шүү дээ. Тэр нь ч яах вэ? Харин таны аимшиггүйг бодхоос та бол тийм юмд огтхонч ажирдаггүй хүн юм. Би нэг юу ч мэдэхгүй залууг авч яваад яг урууд нь завныхаа хошууг доошлуултал нөгөөх маань завин дээрээс үсэрчгээд яасан гэж сан. Зайлвал. Тэгээд тэр хөөрхийн амтэн чинь яасан юм бэ? Гэж Кэп басан. Тийм газраас гарч үтсэн хүн л сайн ойлгох байхт. Уг нь мань хашир далайчнаас арай өөр сөхөөтэйхэн хүн бол битүүдээ өөрийг л дөнгөж буйг ухаархаа гэсэн билээ. Таны хэлдэгчлэн тэр хөөрхийн амтэн чинь бас арчаагүй амтэн байгаа юм. Юу ч мэдэхгүй харанхуй бидэнд ур чадвараа харуулахыг оролдсон боловч усанд годройтож унаад манайхны шүүх заазынханд догёолддог юм болохгүй юу? Тэдэнд завнаас үсрэх хэрэг гардаг үйл дээ гэж Жаспер нэмзэглэн хэлэхдээ одоо хүрхрээний талаар яриагаа болсон дээр гэж найзаасаа дүү бодсон хэрэг нь ингэж хэлв. Залуугийн маань хэлдэг зүг байхаа. Яа харахгүй зүг гэж мөрч хоёр зав бөөрөөрөө бараг нийлэн алтан ойр байсан тул Мэйблийн үдэс харан хэлээд ер нь ихэд саяхан бидний хүрхрээ дуулан гарсан байдлыг юу гэж бодож юм? Юу ч хэлээгүй шүү дээ та гэв. Аимшигтайч зөрөгтэй ч юм боллоо. Хараад димийл юм хийжтэй гэж бодож байсан шүү. Одоо нэгэнд бүтэлтэй болсон хойно шантаршгүй ирлэхэг зоргийг тань багтахаасаа өөр юм бодогдохгүй бай. Бид ийм юм хийхдээ эмэгтэй хүний нүдэнд өөрсдөө гайгуулах гээгүй юм шүү. Бидгээ тэгж бодоорой. Залуу хүмүүс нэг нөгөөгийнхөө сэтгэлийг татах гэж эрлэг баатар ад биш юм үйлдэж үзүүлэх аятайхан байдаг байж болох юм. Харин цэнгэг бус бид хоёрын хин маань тийм бодолгүй ус шүү. Би бол угаас ийм тийм олон зан чанаргүй шулуухан хүн. Могойгоос асуусан ч ямдахгүй. Ялангуяа албан үүргээ гүйцэтгэж яваа цагт тиймэрхүү ойврхон ямиг бүрч цээрэлдэг. Жасперийн хувьд гэвэл Освегогийн хүрхрээг 100 хүний нүдний өмнө гайхуулан туулж гарснаас ганц ч хүн хараагүй байхад зүгээр туулж гарсан дээр гэж бодох хүн. Би өөрийг нь аль хэдийн сайн таних учраас онгороо сагсуу нэр хөөх зангүйг нь ханддаггүй юм. Мэйбл мөрчөд нэмсэглэл шагнасан
энэ чих хулга нутагт залуу үзэсгэлэн гоо эмэгтэй бараа харагдах нь ховортул ой тайгын тэнүүлж анчингэр хэдийгээр хэр баргийн юмд автахгүй хэрнэ навч цэцэг шиг өсөж торнон ява хөөхөн охины ялдамхан зан аашин татагдах учир 2 зав хэсэг зуур 100 зай холбон хөвгөд хүрчээ. Бид зорсон хэрэгэл ботсон юм. Хүрхрээгээр туулхал бүхий л талаар ашигтай санагдсан. Хэрв бид заваа тэгээд явсан бол цаг их алдах байв. Менго нартай өрсөлдөн яваа цагт цаг хожихол хамгийн чухал байдаг юм. Гэсэн ч одоо бидэнд айхам алга зав хурдан явж штэ. Таны хэлснээр 2 цагийн дараа цайзад хүрэх нь байна шүү дээ. Бид дэслэгчийн төлөө ийм хөөрхөн охины төлөө байдаг бүхнээ зориулж байхад эсэм мэнд эцэгтэй уулзуулахын төлөө амнасаа зориулахад бэлэн байхад муусан Ирокезэс нэгэнч таны толгой ширхэг үсэнд ч болов санаарахад санааны гарц бидтэй. Хөөе. Цэнгэг усаа. Тэр дор гол дугуйрч ихэлсэн тэр хавийн бургасанд тэрний хадан дээр юу харагдана вэ? Авраг могоол банд мөрч минь. Нэг дохио өгөл байна. Би учрыг нь ойлгохгүй юм. Могоо яахарахгүй мөн байна. Эрг рүүл гэж байна да. Нэг муу юм мэдчихтий. Тэрнээс биш. Бидний хэр баргийн юмд санаа зовоохгүй. За нөхөд минь, бидхий сандраарай. Бид юун төлөө ирчүүл цагаан арстан билээ. Тэр муусан чөтгөрүүдтэй ухаан сэрэг үзэлцэн шүү. Айда. Сайрхад сайн юмд хизээж хүрч байгаагүй. Аюулгүй боллоо хэмээн сайрхаж гүйцээж үгүй байтал аюул тулаад ирдэг байна шүү.